Өнөөдөр Говь Эрдэнэ компани дээр хүрэлцэн ирсэн байна. Одоо Говь Эрдэнэ компани гүйцэтгэх захирал одоо үүсгэн байгуулагч удалтай одоо ярьж байна. Тэгээд энэ бүтээгдэхүүн бол Говь Эрдэнэ компани ноолуур аюу гоё өнгө үзэмжтэй цагаан цайвар хөнгөтэй юм байна. Тэгэхээр энэ 100% ноолуур руу одоо ноосны холцтой юу? Одоо энэ бүтээгдэхүүн талаараас танилцуулаач. За манай компани Летвиас компани жоохон товч танилцуулж тий. Манай компани 2010 онд үүсгэн байгуулагдсан. Анх үүсгэн байгуулагдахдаа шууд гадагшаа экспорт хийн гэсэн зорилготойгоор би үүсгэн байгуулсан байдаг. Энэ одоо их санаа маань яаж гарсан бэ гэхээр зэрэг би Говь компанид өөрөө 9 жил яг экспортын дээр гүйцэтгэх мастерт аях гүйцэтгэх дээр 9 жил мастер хийцэн тий. Тийм туршлага байсан учраас ер нь одоо ингээ Монгол ноолуурыг экспортлох хэрэгтэй юм байна гэж бодоод компани өөрөө үүсгэн байгуулад экспортын дээр тулгуурд ажилласан. Тэгэд одоо өнөөдрийн хүртэл бол экспорт хийхэд маш их тийм тулгымцсан асуудал маш их байсан. Одоо 15 жилийн түүх манаа дээр явагдаж байгаа. Тийм учраас одоо анх экспорт хийхэд одоо юу ч мэдэхгүйгээр те том одоо жижигхэн одоо подолоос эхэлсэн байдаг. Манайх подолд нэг 2 гар машинтай эхэлсэн. Тэгээ подол гэж голохгүйгээр би ингээд өөрийнхөө ингээд ноолуурн дээр түүхий эдэндээ одоо ингээд энэ сайхан малчтаа өөр би малчин гаралтай малчтаа дэмжиж энэ ноолуурыг л би үн цэнд хүрэх хэрэгтэй гэсэн зорилгонд би ажиллаж ирсэн. Тэгээд 2хан машинтай байхдаа том кашмар борд, нүүтоко, пэшн токо тий Лас Вегасын том дэлхийн том ингээд ноолуурын үзэгдлэнгүүдэд зөвхөн ганцаараа ч явж исэн том зөвхөн говь гоёо хоёртой хамтраад ч ингээд явж ингэж таниулах талаас нь ингэж явж исэн. Гэтэл тэнд байхлаар зэрэг нөгөө анх ингээл явж хахад Монгол бас гэж байдгийм үү? Гэтийн Монгол юм уу? Монгол гэж хаана байдгийг энэ ноолууртай газар байдгийм үү гэж ирсэн бүх хүмүүс тэгж асуудаг байсан. Тийм үеэс бид нар өнөөдөр ингэж эхлээд өнөөдөр ахлаа зэрэг ингэж одоо үзэсгэлэнгүүдэд оролцохоор Монгол юм уу? Монголд ноолур байдаг. Монголд одоо ямаа байдаг. Бэлчээр ааж ахуйтай гэд бүр ингэ танигдсан байгаа. 15 жилийн хугацаанд ингэ юм айгүй ингэ өөрчлөгдөж. Одоо ингэ бид нар ингэ нээлттэй одоо энэ түүхийдээ ингэ үн цэнд хүрэх нь бид нар ингээд айгүй амархан хямар болсон танигдсан учраас одоо бид нар энэ дээрээ ажиллаад энийг улам үн цэнд хүргэх ийм боломж өнөөдөр олгоцсон байгаа байхгүй юу? Дэлхийн нийт ноолуурын түүхийдээ 40% Монгол эзэлдэг шүү дээ. Бусдыг нь одоо Хятад, Иран гэх мэтчлэн орноос. Гэхдээ манай одоо Монгол ноолуурын онцлог гэж бас байгаа шүү дээ, тий. Тэгэхээр манай Монгол ноолуурын онцлогоос бас ярьж. Одоо Монгол ноолуурын онцлог болол ерөөсөө бат бөх чанартай 100% кашмир ямар ч холцгүйгээр бүтээгдэхүүн хийж бид нэр чадж байгаа. Тийм учраас одоо мөн одоо суналт одоо ингээд 94 онцлог байгаа гэдэг. Бусад ноолуудаас ялгах тий. Микрон нарийн урт гол нь урт микронтой нарийн дээс нь бат бөх чанартай мөн одоо ямар ч ингээд 100% гэдгээр маш онцлог ингээд байдаг. Одоо гарахад одоо бүтээгдэхүүн ингээд хийхэд бол ингээд цаана ингээд өөр ингээд мэдрэмжийг ингээд харж ирж байгаа. Тэгээ энд бүгдэн дээр чинь бид нар ингээд Монгол ноолуурыг ингээд малчтаа дэмжиж басаа манайх бол малчтаа маш их дэмжиж ажилладаг. Малчтайхаа одоо QR код үүсгэсэн байдаг хамгийн анхны компани хамгийн анх одоо ингээд одоо ерөөсөө QR-аа уншуулаад энэ одоо хаана үйлдвэрлэсэн хааны бүтээгдэхүүн ямар сумын тий ямар малчны бүр малчтмын зурагтайгаа хүртэл гарч ирдэг. Green Mongol за. Ингээд гал үст нь ингээд тодорхой мөшөг толцоо хэрэгжүүлсэн ийм хамгийн анхны ингээд байгууллага байгаа Монгол дээр. Тий одоо ингээд гараад ирж байгаа. Тийм манайх энэ бэлчээр ашиглалтын холбоотой үүнийг ингээд хамтарч Говь Алтай аймгийн Тонхил сумын 4-р багийн Алтан сум. Тийм Нямбаяр гэдэг ингээд Нямбаяр малчинхаас зургатаа бас гарч ирж байна. Тий. Ингээд энэ дээр ингээд ноолур хин манад ингээд ноолур өгсөн тэр ноолурууд тэдэн килограмтай ноолур өгсөн ингээд хооронд нь ингээд нийлүүлж агаад бид нар босруулаад энэ бүтээгдэхүүнийг хийдэг. Тийм учраас би бүтээгдэхүүндээ үнэхээр итгэлтэй байдаг. Цаашаа би ингээд захиалга авахтаа хүртэл би манай ноолур
Тэ би бол итгэлтэй 100% ямар ч ингэ толилцоо авахгүй бид нар эхнээсээ эцэс хүртлээ ингээд дамжлагыг бид нар өөрийнхөө нүдээр ингэ харж босруулдаг. Тэ энд бол та итгэж чаднаа би танд ийм үнийг өгнө гэд би үнэ хүртэл би өөрийнхөө хүссэн өмнө захиалга авч чаддаг. Тэгэхээр бол малчтын амжиргаанд бид нар одоо дотоодын үйлдвэрлэгчид манай өөрсдөө ноолуураа бэлтгэж чадж байна гэдэг нь малчтын амжиргаанд бол шууд нөлөөлж байгаа шүү дээ тийм ээ. Тий. Энэ жил бас нэг ерөнхийлөгчийн одоо энэ цагаат хөтөлбөр гэдэг энэ айгүй том төсөл тий үнний өмнөх ноолор хөтөлбөр одоо ингэ манай ноолрын холбоо энэ хамтарсан тий энэ төсөл хөтөлбөрүүд бол маш их ингэ биднэрт ингээд одоо энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ингэ маш та дэмжиж ажиллаад ноолор ингэ басруулахад маш их нөлөө үзүүлж байгаа. Энэ бол жишээ нь гэхэд энэ жил одоо бид нар зүгээр угаагаал гаргадаг гэсэн. Энд бол үнэхээр хамшилтай байдаг гэсэн. Хамаг ингээд гоё ингээд одоо алтаа ингээд бид нар ингээд зүгээр гаргачихж байгаа байхгүй. Одоо энэ жил ингээд энэ цагаалт хөтөлбөр ингээд хэрэгжснээр 70% бид нар ингээд өнөөдөр самнаж гаргаж чадсан тий 70%-ээс нь самнаж гаргаж чадсан. Дээрээс нь бид нар бүтээгдэхүүнээ ингээд хийгээд ингээд одоо бид нар сурцсан тий экспортлоо сурцсан. Ийм учраас одоо энийг дотооддоо өөрсдөө бас бэлтгэж одоо эцсийн бүтээгдэхүүн болох дотооддоо ч гэсэн бүтээгдэхүүн одоо ингээд бэлтгээд ингээд сурцсан. Гаднаас өөдөр ингээд хятаас орж ирээл ингээд аваад гардаг гэсэн бол одоо бол ингээд үйлдвэр бүгдээрээ ингээд гоё ингээд монголчгаар ингээд монгол үйлдвэрүүд өөрсдөө ингээд авж байгаа нь надад ч гэсэн гоё харагдаж санагддаг. Тэгэхээр эндээс харахад бол одоо бид нар төрөөс дэмжлэг үзүүлээд бодлогоор дэмжлэг үзүүлээд тий санхүүжилтийн болон бодлогын дэмжлэг үзүүлээд тэгээд энэ цагт бол үйлдвэрлэгчид бол та бүхэн бас чадаад байна шүү дээ. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чадчих шүү дээ. Экспортын бүтээгдэхүүнийг одоо хаанч голгохдохгүйгээр эцсийн бүтээгдэхүүн хийж бас чадчих шүү дээ, тийм ээ. Өнөөдөр би жилдээ 150-аас 200 мянган шиг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тийм. Энэ бол миний хувьд бол жилдээ би 60 тонноор авдаг. Одоо эх жил би 80 тонн үйлдвэрлэл авна. Үйлдвэрлэлээ өргөснөөс миний манай үйлдвэр өнөөдөр 3 дахин томсгоно. Тэгэхээр энэ болол зөвхөн миний юм биш те манай улс орн хийж байгаа бүтээн та нар томроод л ирэх юм бол одоо бид чинь баярлалаа л шүү дээ бид нар сая яасан ерөнхийлөгчийн юугаар Итали дээр очиод Ассамбле дээр очиод бас үйлдвэрүүдтэй танилцаад танаг тохиромжтой танилцаад ирсэн бид нар танаг тохиромж ямар танаг тохиромж авах бүр тэр төслөө хүртэл бид нар нэгдэж байгаад ингээд бичсэн байгаа энэ нэг мань дэмжээд бид нар хамтарсан үеийнхтэй болгоод өгөөч тий тэгэх юм бол бид нар өнөөдөр экспортаа хийж чадчих таниулж чадсан тийм учраас одоо ноолор хаана байна эцсийн бүтээгдэхүүн хаана энэ түүх эзэн хаана байна түүхийн үндслээд үйлдвэр маань хөөж өгч таасаас энэ дээр ингээд эрх үйлдвэр дээр маань ингээд дэмжээд өгөөч тэгэх юм бол бид нар цаашаа ингээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд экспортлоод биднэрт зах зээл байна боломж байна өнөөдөр дэлхийн те одоо наалар сонирхдаг бүх ингээд харилцаач хэрэглэгч маань ингээд Монгол нааларлаа бүх хандлага нь ингээд хандаад ирсэн байгаа учраас бид нар энийг ашиглаад бүтээгдэхүүн аягүй гоё чам натаа хийгээд ирье. Энийг ингээд дэмжиж өшөө цаашнаа нарийн босгож. Одоо ерөөсөө бид нар чинь ингээд монголчууд өөрсдөө үйлдвэрлэгч орн болох хэвээр дотооддоо үйлдвэрлэх хэвээр гадагшаага экспортлож бас валют авчрах хэвээр одоо тэхийн тулд одоо ингээд цагаалт хүнсний усгал гэдэг одоо хөдөлгөөнүүдийг Монгол улсын ерөнхийлөгч санаачлаад явж байгаа. Тэгэхээр бид нар одоо үе шаттайгаар явна. Одоо дараа нь бол eerхийн хүчин чадлаа угаачлаа самжлаа eerж байгаа тий. Eerнэ штэ. Тэгэхээр энэ хүчин чадлуудаас нэмэгдүүлэхээр бас ажилланаа. Тэгээд одоо Монгол улсын ерөнхийлөгч одоо байнга илэрхийлдэг. Үйлдвэрлэгчтэй маш их баярлалаа. Та бүхний нүүр их хөтөлбөрийн одоо үр дүнд одоо ийм амжилтуудыг бас гаргаж байгаа юм шүү гэх. Тэгэхээр одоо биднэрт бол ялангуяа энэ засгээс баталсан Евра Азийн хилцээр бол одоо сайхан батлагдлаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол одоо нийтдээ 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ямар ч үн тарифын хориг байхгүйгээр экспортлох боломж үүсэж байгаа. Одоо энд одоо Орос улбан улс, Казахстан, Кыргызстан, Беларусь гэдэг ингээд 5 одоо улсуудаас орж байгаа. Тийм. Тэгэхээр энэ дээр бол бас та бүхэн бас энэ боломжийг ашиглаад ялангуяа ноос ноолуурын одоо арьс ширний салбарын манаас экспортлох байхаа гэж бодож байна. За тэгээ та бүхний ажилд амжилт хүсье.